одоо цагийн сурвалжлага бэлзээ. За баярлаа. За тэгээ хүргэлтийн ажил бол мэдээж маш хүнд байдаг тий. Тэр хаалганы цаана ямар ч ааштай хүн байгаа байлээ. Ер нь л хэцүү ажил тий. Өглөө өдөр оройгүй явдаг. Тэгээ гиснээс нэрээ манай Алтай маань AB Sport Shop гэдэг бас спортын дэлгүүр ажилладаг. Өнөөдрийн бидний бас өмссөн байгаа jersey AB Sport Shop-аас авсан. Тэгээд танах хүргэлт бас хийдгэлээлгүй. Та энэ зовлон бас ойлгож л байгаа бах тий. Тогтсон газруудтай гэрээтэйгээр тэгээд хүргэлт яадаг. Одоо хүргэлтийн ажил бол бас л мэрэгжлийн төвшөнд манад очиод байгаа юм уу гэж би харж байгаа. Тийм ээ, залуучууд маань үнэхээр чөлөө цагаараа ажилтай, орлоготой одоо хөдөлмөрийг бас мэдрээд тий, хөдөлмөрийн үн цэнийг мэдрээ явж байгаад бас их баяртай байгаа. Тэгээд миний хувьд болохоор одоо энэ хөл өмгийн болон спорт хувцас хэрэгслийн AB Shop гэд үүсгэн байгуулсан спорт shop гэд явж байгаа. Тэгээ Монголд маань ер нь хөл өмгөөр дагнсан тийм спортын дэлгүүр байдгүй юм байна. Маш ховорхон юм байна гэж би анзаарсан юм. Намайг хүүхэд байх ч одоо бид нар чинь ингээд бөмбөг байхгүй. Нэг ганцхан бөмбөгтэй. Тэгэл нөгөөх маань найз маань гараад ирэхээр бэлтгэл эхэлнэ. Нөгөө найз маань бүх дүрмийг зохионо. Бүх байрлалыг ингээд зохион. За чи энэ тоглоно, чи энэ тоглоно гээл. Тэгээ хүнээч бараг хасан тийм ээ. Айгу монопол үдээ тий. Тийм байсан. Тэгээд айгу хөвчлөлтэй тэр чинь. Тэгэл тэр найзгаа хүндлэн тийм ээ бас гаргаж ирэх гэж найрна гэж асуудлууд байсан. За тэгээд би нөгөө хөл өмгөөр Япон орн руу яваад үтсэн чинь эрдөөсөө үйлдвэрлэгч оронд бол тэр одоо бөмбөгний дутагдал, гутлын дутагдал, шипний дутагдал гэж байгаагүй. За энэ дээр би өөрөө тэргээд Монгол төсөл гэдэг Монгол гол гэдэг төслийг санаачлаад Монголынхоо одоо амьдралын боломжгүй асрамжийн газрын хүүхдүүдэд бөмбөг төхүүлж өгье. Бөмбөг гэдэг бол өөрөө хүүхдэд маш хэмиг заадаг. Нэг бөмбөгөөр ч одоо 10 20 хүүхд тоглоно тийм ээ. Би чи гадаад явчихж штэ хөлбөмбөгийн спортоор. Тэгэхээр дахиад нэг ч гэсэн хүүхд тийм боломж олдоосоо гэдэг үүднээс энэ төслөө ингээд санаачлаа явж байгаа. Миний хувьд бол өөрөө бас дээд лигийн багийн эзэн байгаа. Одоо энэ төслөө санхүүжүүлэх, цаашлаад энэ багаа санхүүжүүлэх гэдэг үүднээс спортын одоо яг нөгөө экосистемээр тийм ээ дэлгүүр нээгээд энэ орлогоосоо бас сайн үлсийнхаа ажлыг санхүүжүүлээ. Хүүхд залуучуудынхаа одоо спортыг дэмжих үйл ажиллагаагаа дэмжиж гэдэг зорилготой ингээд нээгээд одоо анхныхаа жилдээ явж байна. Тэгэхээр воентой ажил хийж байгаа юм биш үү? Илүү өргөжөөсэй. Манайхаас заавал юм аваарай. Дахиад юм аваарай. AB Sport Shop шүү тий. Тий. Найз нь тэгээд нэг бөмбөгөө авч гарч иртээ таныг баг байхад ч. За ээж дуудаад байна орлоо гэхэд та нарын бэлтгэл дуусна тий. Шууд дуусна. Тэгээд одоо найзгаас ятх нь орч хорч бөмбөгөө үлдээчих гэхэд хэр варгийн хүн үлдээхгүй шүү дээ. Ягаад гэх юм бол тэр гудамжчин ч юм уу тэр байрамч ганцхан бөмбөгтэй байгаа юм чи. Аюу хөвчлөлтэй нөгөө бөмбөг маань хагарчихна. Тэгэхээр нөгөө саксны өмгөөр шууд тоглох гэхээр болохгүй. Булдруутчдаг байхгүй юу? Тэгэхээр хийгэн тодорхой хэмжээнд гаргаж агаад тоглохоор булдруутахгүй. Тэгээ ганц саксны өмгөөр ч одоо волейбол, сакс, хөлбөмбөг гэд бүх төрлийн юм тоглож байгаа юм чи. Тэгээ сая нөгөө бөмбөг гэдэг ярьсан чинь Бразилд гэхэд жишээ нь одоо нөгөө Монголд хүү төрүүл бүх гэдэг шиг одоо эрэгтэй хүү төрүүл хөл өмгөх чинь гээ те. Тэгээ нөгөө ямар нэгэн одоо юу гэдэг стандарт шаардахгүйгээр одоо бид нарт өшөглөөд өнгөрүүлээд явчих юм л байвал одоо шорон дээр ч юм уу те одоо эсрэг талд нэг эсрэг нэг чамааг ингээд тоглолцдгоороо бас илүү ингээд хөгжсөн болов уу гэж бас ярьд юм байлээ. Тийм бах тийм манай Монгол хөвгүүд бол тэгэл ер нь хөдөө гаруул нэг ноцтолтой бол барилтаал ер нь тэгээ гэхдээ яг адилхан яг Латин Америкт бол тэгэл хөл бөмбөг бол тэгэж айхтар дэлгэрсэн байх нь шүү дээ тийм. Гэтэ манай Монголд хүүхэд багчуудаас ихсүүлээд ер нь бол хөл бөмбөг нэлээд хөгжиж байгаа гэж би зүгээр өөрийнхөө үднээс бол хараад байгаа шүү дээ. Сургууль болгоно нэг одоо юутай ч юм уу хөл бөмбөгийн талбайтай ч юм уу яг урд намайг баг байхаас илүү хөгжиж байгаа гэж бол харж байгаа. Энийг та юу гэж бодож байна? Ер нь бол хамгийн зардал багтай спортууд нэг байхгүй юу? Та бүхэн одоо нэг хоёр гутлаа ангиж тавиал хаалга болгох чинь тий. Тэгээд нэг бөөрөх юмар юу гарч хамаагүй. За боли лазер хөлбөмбөг тоглож чинь тийм ээ. Тэгэхээр тий одоо сакс манаа далаад байна. Волейбол ингээд мундаг байна гэдэг байгаа ч гэсэн яг ингээд график бас ингээд хараад үзэхээр яг бага насны хүмүүс бол айгүй хөлбөмбөг сонирхож байгаа. Тийм тэгээд энийг би бол бас маш их олзуурхаж хүлээж авч байгаа юм. Альва ямар нэгэн спорт бол хүнийг стрессээс маш гоё ангид байлгаж чаддаг штэ тий. Тайрыг маань бол хөл бөмбөг бол үнэхээр стресс гэдэг зүйлээс бол холдуулж чадж байгаа гэдэгт итгэлтэй байна. Стрессийн хувьд одоо хэр их стресс чинь өдөртөх албан тушаал ажилладаг. Тэгээд хувийн салбарт бас хөл бөмбөгийн дээдлигийн багийг эрхэлж явуулна гэдэг заас тодорхой хэмжээнд стресс бас байдгаа бас баггүй хэмжээнд бас байгаа. Тэгээ хөл өмгөө үзээд би чи одоо хажуудах байгаа хүнээ бүр жочтол ашгардаг юм байхгүй. Одоо бүр тэгээ тэгэхээр ингээл бүр айгүй гоё болчин тийм ээ. Тэрнээс гадна нөгөө өөрөө яг тамирчин байсан учраас ногоон талбай дээрээ тоглоод ингээ гүүгээд хөлөрхөөр хөлсөөр бол асар их стресс гардаг юм бэлээ. Нэг тоглолцсон байхад үнэхээр тэр ажлын бухимдал тийм ээ. Одоо юу гэдгийг нойр гүтэлч гэсэн байхгүй болчдөг. Тэгэхээр би бол хөл өмг бол миний бас амьдралын бас том эмчээ гэж хэлмээр байна. За одоо машин явдаг өдөр үүд шүү дээ. Хүн болгонд байгаа шүү дээ. Тэгвэл тэр өдрөө спорт өдөр болгочдөг байхгүй.
Өглөө нь явахт яваад өдөр нь хөл бөмбөг тоглоод оройн юу ч үлээ ямар ч хэлсэн нэг тийм хийж үзчихсэн. Айгу гоё юм билээ. Стресс тайлагдаад ингээл. Тэр өдөржингөө гоё юм. Тэгээд 7 хоногийнхаа ирч хүчийг авчихна. Яриа нэгэн стресс рүү орсны хөтөлбөрийн дараагийн хэсэгт стресс үүсгэгч даавар буюу кортизолын тухай мэдээлэл бэлтгэсэн байгаа. За тэгвэл ингээд амьдралын лаборатори